Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн бацхан уу? Та бүхэнтэйгээ дахин нэг шинэ хичээлээр уулзаж байгаадаа тун таатай байна. Өнөөдрийн сэдв бол байгууллагын PR-ыг үйлчилгээний ёсцод уялдуулан төлөвлөх сэдвээр бүгдээ ярилцах болно. За энэ сэдв бол байгууллагын өдөр тутмын үйлчилгээний үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах зарим нэг үйл явцыг тодорхойлоход маш чухал шаардлагатай хэрэгцээтэй зүйлс юм. Тэгэхээр өнөөдрийн энэ хичээлээр ажил олгогч эзний хувьд байгууллагынхаа үйлчилгээг яг үйлчлүүлэгч болон олон нийтийн хэрэгцээ шаардлаганд хүлээлтэнд нийцгүйцээр өдөр тутамдаа яаж удирдан чиглүүлэх юм, яаж төлөвлөх юм. За төлөвлөхдөө ёс зүйн асуудлыг хэрхэн авч үзэх вэ талаар хичээлүүд багтсан байгаа юм. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг ярилцахаас өмнө бид нэг зүйлийг санах нь тун зүйтэй. Энэ бол олон нийтийн хүлээлтийг үйлчилгээгээрээ нотлох гэж. Тэгэхээр үйлчилгээ гэдэг нэг тустай ойлголт. Дээрэс нь үйлчилгээг нэвтрүүлэх явцад ёс зүйн асуудлыг зөв зохистой зарчим төвтөгөөр хэрэгжүүлэх, түүнийгээ олон нийтийн харилцаа буюу олон нийтэд хүргэх маркетинг, борлуулалтын нүүр царай, брендинг гэдэг хэрхэн шингээж өгөх вэ гэдэг бол цогццоор нь авч хэрэгжүүлснээр байгууллагын олон өдөр тутамд зохиолдож байдаг асуудлуудыг шийдвэрлэхэд төхөмтөө ийм хичээл юм. Тэгэхээр олон нийттэй харилцаа нь байгууллагын болон тэдний олон нийтийн хоорондын харилцааг харилцан ашигтай зохицуулах стратегийн зорилго бүхий харилцааны үйл явц юмаа гэж тодорхойлт нь байгаа юм. Тэгэхээр үгс үг байна гэхээр та усан дэвжих, цаашдаа үргэлжлүүлэн энэ бизнесийнхаа салбарт үйлчилгээгээрээ ялгарсан онцгой байгууллагын соёлыг бий болгон төлөвшүүлэхэд таны өнөөдрийн өөрийн байгууллагынхаа PR-т шигтгэн өгсөн үйлчилгээний онцлог, ялгарал, тэрийгэ хэрхэн төлөвлөх, түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч үйлчилгээний ажилтан маань яаж хэрэгжүүлэх, түүний үр дүн хэрхэн дүгнэж, хянаж, бүртгэж, сайжруулах вэ гэдэг асуудал бол өдөр тутмын хамгийн чухал асуудлын нэг юм аа. Тиймээс ч өнөөдрийн хичээлдэр эдгээр асуудлуудыг илүү дэлгэрэнгүй мөн дээрээс нь цогц байдлаар авч үзнэ. За хамгийн түрүүлээд бидэнд тулгараад байгаа нэг зүйл бол манай байгууллагын олон нийтийн харилцаа, олон нийттэй харилцах, манай байгууллагын PR гэдэг зүйл ямар онцлогтой байх вэ? Ямар хэв маяг шинжүүдийг багтааж өгсөн байх хэрэгтэй вэ гэдэг асуултанд зөв зүйтэйгээр хариулж эхлэх нь зүйтэй юм аа. Тэгэхээр энд бол 3 чухал оролцогч, 3 чухал талбарыг бид тус бүрд нь оновчтой үнэлж харах нь чухал. Нэгдүгээрт нь байгууллага, хоёрдугаарт нь танай байгууллагын PR буюу танай байгууллагын олон нийтийн хүлээлтэнд нийцгүйц бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал, дараагийнх нь үйлчилгээний ёс зүй. Эдгээр 3 зүйлийг тогтвортой яг адил хэмжээгээр мөн дээрээс нь яг ижил төвшөнд ач холбогдлоор нь авч үзэн өөрийнхөө үйлчилгээгийнхээ онцгоорол, ялгаралд тусгаж өгөх нь бидний өнөөдрийн хамгийн чухал сорилтуудын нэг болж байгаамаа. За тэгэхээр байгууллагын хэмжээнд юу вэ гэхээр үйлчилгээгээ зөв онцлох. Тэгэхээр бид шинэ үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, за мөн дээрээс нь борлуулалтын үеийн үйлчилгээ, за мөн дээрээс нь үйлчлүүлэгчтэй шууд харилцах гэх үйлчилгээний төрлөөсөө хамаарахгүйгээр өөрийнхөө санал болгож байгаа, олон нийтэд санал болгож байгаа үйлчилгээнийхаа онцлог чанаруудыг зөв үнэлэх, онцлох асуудал байна. Энэ дээр мэдээж байгууллагын маркетингийн, борлуулалт, за санхүү бүх бизнесийн алам нэгжүүд бол хамааралтай оролцохоос гадна ажил олгогч таны хувьд, бизнесийн эзэн таны хувьд илүү стратегийн төвшөнд харах нь чухал байна. Мэдээж та бүхэн олон нийтэд өөрийнхөө үйлчилгээг санал болгож эхлэх энэ цаг хугацаа хүртэл маш олон судалгаа, маш олон туршилтуудыг, маш олон инновацуудыг судалж одоогийн бүтээгдэхүүнээ гаргаад ирсэн байгааг ойлгож байгаа юм. Гэхдээ таны бүтээгдэхүүнд, таны үйлчилгээнд зарим нэг талууд дутагдaltaй үлдсэн биш үү гэдгийг дахин сануулгах гэсэн юм. За хоёрдугаарт нь болохоор хүрээллээ тогтоох гэж. Тэгэхээр хүрээллийн асуудлыг бид маш зөв зүйтэйгээр тогтоохгүй бол хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, хүлээлт, за мөн хэрэглэгчийн төлөв байдал гэдэг зүйлсүүдээс гадна хүрээллийг сегментээр нь буюу цар хүрээгээр нь оновчтой тодорхойлж өгснөөр үйлчилгээний тухайн үйлчлүүлэгчийн нас, за эсвэл туршлага, за мэрэгжил, за мөн амьдралын хэв маяг, мэдээлэлд хариу үйлдэл үзүүлэх чадвар гэх мэтчлэн бидний судалгаанаас орхигдсон жижиг деталь хэсгүүд хүртэл бидний үйлчлэгийг бодит амьдрал дээр гарч ирж эргүүлэн бид үр дүнгээ нэгтгэн дүгнэх үед тодорхойгүй зүйлс гарч ирээд байдаг. Энэ бол таны хүрээлэл илүү том
илүү ерөнхий байх тусмаа бид нар дараагийн үр дүнгийн хэсэг дээр илүү хэрсэлүүлэх магадлал өндөртэй учраас эхнээсээ бүтээгдэхүүн дагсан дараагийн 2 дугаар үйлчилгээ дагсан 2 дахь чухал зүйл бол ерөөсөө хүрээллийн асуудал. Насаар нь, за мөн мэрэгчлэр нь, мөн амьдралын хэв маягаар нь, дээрэс нь орлогын төвшнгөөр нь, эсвэл амьдрах байршлаар нь гэх мэтчлэн нарийн хүрээллийг тогтоож өгж ажиллах нь маш чухал байна. За түүний дараа сая бид нар тодорхой ерөнхий араамаар нь хүрээллийг тодорхой зорилготойгоор сегментлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ онцлох асуудлыг ярьсан бол үүний дараа эргээд нөгөөдгөө бүхэлдэг байдлаар нь буюу ямар ч хүрээлэлд, ямар ч нөхцөл байдалд, ямар ч одоо төрлийн сорилт тулгархад таны бүтээгдэхүүн үйлчилгээний чинь онцгой ялгарл юу байх юм бэ буюу алсын хараа, стратегийн зорилгоудад нээсэн ерөнхий хэв маягийг дахин бодолцож үзэх нь үйлчилгээний ялгарлыг ялангуяа байгууллагын чинь тодорхойлж байгаа энэ үйлчилгээ бараа бүтээгдэхүүний онцгойлолт маш чухал үүрэгтэй маа. Тэгэхээр байгууллагын хүрээнд маш олон асуудлуудыг тодорхойлохоос яг энэ 3 зүйл үйлчилгээгээ зөв онцлох, заан хүрээлэлээ тогтоох, мөн бүхэлд нь харах энэ зүйлсүүдийг бол дахин нэгэн анализ хийж авч үзээрэй гэж хэлэх гээд байна. За түүний дараа байгууллагын тань олон нийтийн харилцаа буюу байгууллагын олон нийтэд хүлээлтэнд нийцэх, олон нийтийн харилцаагаа зохицуулах энэ үйл явцдаа бас 3 зүйлийг дахин харж үзэж, дахин боловсруулах төвшөндөө авч үзэх нь чухал байна. Нэгдүгээрт нь төслийн багийнхны хийдэг болоод санхүү маркетингийнхэн эдийн засгийн дүн шинжилгээ хийж байгаа багууд чинь хийж гисэн байгаа судалгааны үр дүн анализүүдийг туршилттай уялдуулан бас нэгэн хугацаанд дахин судалгаа хийх үе шат заавал байдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд санал болгохдоо байгууллагын ажилтнуудын төвшөнд эсвэл тодорхой зорилтод хэрэглэгчдийн төвшөнд нэвтрүүлэн санал болгож хэрэглүүлэх эсвэл үйлчилгээг үзүүлэх зорилгоор яг бодит туршлага кейсэн дээр дахин нэгэн туршилтыг хийх нь аливаах одоо олон нийтэд санал болгосны дараах эрсдлийг бууруулах ач холбогдолтой байдаг. За түүний дараа энэ үйлчилгээ эсвэл бараа бүтээгдэхүүн дагсан үйлчилгээ юу эсвэл даган ганц үйлчилгээг төлбөрт одоо бүтээгдэхүүн болгож гаргаж ирж байгаа юу гэдгээс шалтгаалan үйлчилгээг нь үзүүлэх үйлчилгээг нь тусад нь авч үзэн томьёолохын асуудал бол бидэнд маш чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл та олон нийтэд ямар төрлийн үйлчилгээг, ямар төрлийн мэдрэмжийг, ямар төрлийн үр дүнг амлаж байгаа вэ гэдгийг тусад нь төслийн багтайгаа эсвэл өөрийн судалгааны хэсэгт тусад нь авч үзэх нь маш чухал байдаг. Дараагийнх нь энэ бүх судалгааг эхлээд туршилт хийсэн, дараа нь түүнийг хэрэгжүүлэх үйлчилгээнийхээ төлөв байдлыг харчихсан бол та ялгарлыг тодорхойлох нь чухал. Тэгэхээр ихэвчлэн бид нар үйлчилгээ гэдэг бол ерөнхий ойлголттой, үйлчилгээ гэдэг бол харилцагч төвтэй, за мөн дээрэс нь үйлчлүүлэгчийн ая тухтай байдал, нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага, амьдралын хэв маяг, бусад зүйл дээр тулгуурлан ерөнхий байдлаар томьёолж энэ зах зээл дээр гарснараа бид нар илүү их алдаад байгаа туршлагууд маш их байна л да. Тэр үйлчилгээний байгууллагууд үйлчилгээний ажилтнаа сургалт авахдаа, ажил олгогчид болон дээд шатны удирдлагууд воркшоп зохион байгуулахдаа ярилцж байгаа гол зүйл нь аль эртнээсээ энэ нөгөө бүтээгдэхүүнээ үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхээс өмнөх судалгааг дутуу хийгээд явцын одоо алдаануудыг сайжруулах зэрэг байтал нөгөө тэр дунд нөгөө олон нийтийн хүлээлт гүйсэн PR гэдэг асуудал бүр орхигдсон үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээний шошгон бодит амьдрал дээрх найрлагаасаа, бодит амьдрал дээрх бүтэц зорилгоосоо шал өөр болчихсон ийм харамсалтай үр дүнгууд байдаг. Энэ бүхэн бол байгууллагын чинь төсөв, байгууллагын чинь одоо судалгааны зардал, за байгууллагын чинь менежментийн зардлууд өргөө болж одоо хэтэрхий их зардал өндөртэй бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох хэрэгслийг бий болгодог. Дээрээс нь нэгэнтээ санал болгочихсон, нэгэнтээ олон нийтийн хүлээлт сэтгэгдэл төрүүлчихсэн таагүй сэтгэгдлүүдийг арилгахад бүр түүнээс ч илүү зардал ордог учраас хамгийн гол нь энэ PR-ийн төвшөнд судалгаагаа туршилттай уялдуулж, за мөн үйлчилгээ хэрэгжүүлэх үйлчилгээгээ бүтээгдэхүүнээсээ ялгаж авч үзэх, за мөн дээрэс нь энэ бүх үр дүнгээсээ ялгарах чамин тансаг эсвэл урд өмнө мэдэрж байгаагүй эсвэл мэдрүүлэхийг хүсэж байгаа тэр онцлог ялгарлыг бий болгох ажлыг бол яг энэ PR-ийнхаа төвшөнд бол бид нар ярилцаж, шийдвэрлэж тодорхойлох нь чухал юм аа.
За түүний дараагийн нэг зүйл нь бол тэгвэл үйлчлэгээнийхээ ялгарлыг олчихлоо. Бүтээгдэхүүнээ дагсан судалгаануудыг бүрэн хийчихлээ. Дээрээс нь хүрээлэлээ бүхэлд нь болоод сегментлэн мөлийн хэсэгчлэн авч үзэж чадчихлаа гэж үзвэл яаж тэгвэл ёс зүйг энд зарчим төвтэйгээр оруулж шигтгэж өгөх вэ гэдэг том асуулт үлдэнэ. Тэгэхээр ерөөсөө бид нар монголчууд тулгын 3 чулуу альва зүйлийг 3 тулгуурт үзлээр авч үзэхдээ их гарамгаа ард юм. Түүнтэй адилхан яг энэ байгууллагын PR болон үйлчилгээг уялдуулах энэ явц дээр бид нар бас 3 чухал зүйл буюу 3 дахь чухал зүйл нь тэгвэл үйлчилгээний ёс зүй гэж юу вэ гэж. Тэгэхээр ёс зүйн бас хамгийн чухал зүйл нь бол ерөөсөө танай байгууллагын үйлчилгээн дээр хэм хэмжээний тухай ойлголтыг бүр доктортой, тууштай, за маш олон жилийн туршид хэрэгжүүлэхэд алдаа мадаг хамгийн бага гарах товч тодорхой ойлгомжтой нөхцөл байдлаар томьёолох нь маш чухал байна. Түүний дараа хэм маяг гэж. Тэгэхээр бид нар үйлчилгээний байгууллагуудад ялангуяа үйлчлүүлэгч байр суурьнд шилжихээр бид нар үйлчилгээнээс маш олон мэдрэмжийг авахыг хүсдэг. Таатай, тааламжтай, хөндлөгдөж, эрхэмлэгдсэн, за мөн дээрэс нь ойлгомжтой, товч тодорхой. За тэгээд мэдээж өөрийнх нь хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан байх гэх асар олон шалтгаан, шаардлагууд, мэдрэмжүүдийн хүлээлттэй олон нийт биднийг хүлээж идэг. Тэгэхээр энэ бүхэнд нийцгүүц байна гэдэг нь мэдээж асар хэцүү, бас боломжгүй юм ихтэй. Тэм учраас бид өөрсдийнхөө зардлыг аль болох үр дүнтэй бага хэмжээгээр гэхдээ үр дүнг асар их хэмжээтэй байлгахын тулд ёс зүйн асуудлыг хэм хэмжээг за хэв маягийг тогтоох асуудал бол маш их чухал армаа. Тэгэхээр та ямар хэм хэмжээнд ажиллах юм? За ямар хэв маягийг тогтоож ажиллах юм? Энэ бүхнийг судалгааны өмнөх хэсэг дээр хийх хэрэгтэй. За тэгээд ажилтны төвтэйгээр бодох нь маш чухал байдаг. Ихэнх үйлчилгээний ёс зүйн дүрм журмаа хэтэрхий үйлчлүүлэгч төвтэйгээр томьёолчхоор ажилтан дандаа энэ ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогчийн мэдрэмжийг авсаар байдаг. Ингэж авч ажиллаж байгаа ажилтан ажлын байран дээр стресс төртөх нь маш амархан, ажлаас халшрах хам шинж илэрнэ. За мөн дээрэс нь ажилдаа дур сонирхол нь маш хурдан буурахаас гадна хүндлэгдэхгүй байх нөгөө өөртөө итгэх итгэл үйлчилгээний чинь мөн чанарыг хүргэх тэр батсууртай итгэл найдвар нөгөө болох юм бол энэ нь таны нөгөө гоё ёс зүйтэй, гоё дүрмтэй, гоё онцгойрол бүхий үйлчилгээ чинь бодит амьдрал дээр нуруу унахтай яг адилхан. Тийм учраас бид нар энэ ёс зүйн асуудлуудыг ажилтны төвтэйгээр боловсруулж, ажилтны оролцоотойгоор боловсруулах юм бол бүр улам илүү сайн үр дүнгээ учрах ийм болох боломжтой. За тэгээд үйлчилгээ үзүүлж байгаа орчныг тодорхойлон бүрдүүлэхдээ та бүхэн хэрэглэгч тал дээр мөн дээрээс нь үйлчилгээгээ үзүүлэх зарчим төвөвдөө байх шийдлэр үйлчилгээний өнгө, хэм маяг, за мөн гадаад болон дотоод орчны үйлдэлүүдийг орчны үзүүлэлтүүдийг хянж үзээрэй. За нэг тэнцвэрийг асууя. Энэ хичээлийн турш бид нар ерөөсөө 2 зүйлийн тэнцвэрийг хангах тухай ярьж байгаа. Тэгэхээр байгууллагын PR-ыг голчлон авч үзэх үү? Эсвэл ёс зүйн асуудал чухал юм уу гэж. Тэгэхээр энэ хоёрын тэнцвэрийг бид нар хэрхэн зөв авч явах, шийдлийг хэрхэн зөв томьёолох гэдгээс ажил олгогчдын өмнө тулгарч байгаа хамгийн том шийдвэрлэх алхам асуудал гэж би харж байгаа. Нэгдүгээрт нь PR-ын асуудал дээр бид нар тэнцвэртэй байх буюу өөрийн байгууллагын хит дөвөөлгсөн үнэлэмж, хүндлэл, эсвэл хүлээлтийг бий болгохгүй маркетингийн болон брендинг танилцуулгыг томьёолох явдал байна. Дараагийнх нь болохоор хүлээлт гэдэг асуудлыг яг ямар байдлыг, ямар асуудлуудыг шийдэх юм бэ гэдгээ тодорхой томьёолж олон нийтэд хүргэх нь чухал. Өөрөөр хэлбэл таны амьдралд гардаг ийм асуудлуудыг, ийм нөхцөл байдлуудыг, ийм хүндрэлүүдийг, ийм үйл явцыг хэлбэршүүлнэ гэдгээ тодорхой гаргаж байна. Тэр ихэвчлэн байгууллагуудын олон нийтэд хүргэж байгаа хүлээлтийн, маркетингийн, PR-ын судалгаа, PR-ын мэдээллүүд нь хэтэрхий дэврэгэн, хэтэрхий тодорхойгүй, хэтэрхий ерөнхий байгаад ирэхээр бодит амьдрал дээр үйлчилгээ нурна буюу үйлчлүүлэгчийн хүлээлт өндөр. Таны зарласан хүлээлт чинь үйлчлүүлэгчд ойлгогддог тийм өндөр түвшин. Гэтэл бодит амьдрал дээр яг үйлчилгээний ажилтнууд чинь тэр бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байгаа энэ хоёр дээр газар тэнгэр шиг ялгаа гарч ирэх юм бол энэ дээр ёс зүй ярих боломжгүй, энэ дээр үйлчилгээний стандарт ярих боломжгүй, энэ дээр үйлчилгээг хэвээ үргэлжлүүлэх нөхцөл байдлыг хайх боломжгүй болж байгаа. За тэгээд
Хэрвээ бид нар PR төвтэй, дэндүү PR төвтэй, дэндүү одоо яа гэв энэ хөөрөгцсөн байдлыг, нөхцөл байдлыг бий болгоод эхлэх юм бол бид нар алдагдал хүлээж эхэлнэ. За тэгээд төөрөгдөлд бид нар одоо орох ийм одоо эрсдлүүд байгаа учраас тодорхой төвшөнд хянах нь. За тэгвэл ёс зүй гэдэг зүйл нь дэндүү хатуу, за хэтэрхий үйлчлүүлэгч төвтэй ахаар эрсдэлтэйг хэлэхээс гадна энийг үргэлж эрхэмлэн за биелүүлж эргэлзэхгүйгээр хэрэгжүүлж чадах тийм товч тодорхой тун цөөхөн хим хэмжээнүүдийг тодорхойлох нь чухал. Ингэж чадвал PR болон ёс зүйн хим хэмжээ үйлчилгээ гурван тэнцвэрт байдал хадгалагдах юм аа. За тэгэхээр дараагийн нэг чухал зүйл нь бол энэ бүхэн уялдчиж төгс уялдах тэр хувилбарыг бид бүхэн боловсруулж чадах юм бол дахин хүсэх үйлчилгээ буюу дахин одоо танаа үйлчилгээ, бүтээгдэхүүн, танаа орчноос мэдрэх мэдрэмжийг хүсэмжлэх байнгын үйлчлүүлэгчдийн эрэлт урсгал нэмэгдэх зүй тогтолтой. Тэм учраас энэ үйлчилгээний салбарын ялангуяа энэ хичээлийн агуулга дотор заавал ёс зүйтэй, за мөн дээрээс нь PR-тайгаа түүнийг уялдуулж өгөх гэдэг. Өөрөөр хэлбэл ихэнх байгууллагууд маркетинг борлуулалт бүтээгдэхүүний PR тусдаа тэгээд түүнийг хэрэгжүүлэх үйлчилгээний тусдаа авч үзснээс энэ хоёрын хооронд харилцан уялдаагүй байдал бий болж бодит амьдрал дээр хөрсөн дээр хэрэгжүүлэх өдөр тутмын үйлчилгээ чинь одоо алдаа мадаг ихтэй, сайжруулалт ихтэй, түүнийг дагсан зардал ихтэй, ингээд алдан хүлээсэн. За тэгээд нөгөө гоё инновацлог шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ чинь бодит амьдрал дээр нуруу унах эрсдэлтэй байдаг учраас энэ хичээлээр хамгийн гол нь зарчим төвтэй ёс зүйтэй үйлчилгээг олон нийтэд санал болгох нь зүйтэй юм аа. Тэгээд өмнөх 2 слайдн дээр бол эдгээр зарчмуудыг ярьлаа. За дараагийнх нь бол төлөвлөгөө ба зарчим. Яаж хэрэгжүүлэх юм бэ? Тэгвэл дараах 5 үе шатаар та бүхэн хэрэгжүүлээрэй. Нэгдүгээр үе шат нь бол ёс зүйн зарчмаа тодорхойлох. За энэ үйлчилгээний зарчмууд бол одоо хэдэн 10 хуудас, хэдэн 10 одоо хүнд ёс зүйн дүрм журамтай, онлын ойлголтуудтай байх тусмаа ажилтныг төөрөгдүүлдэг. Тэм учраас бүр нэг хуудас дүрмийн стандартыг та бүхэн хэрэгжүүлж болно. Ерөөсөө нэг хуудас. Нэг хуудсан дээрээс ажилтан яаж хэрэгжүүлэх юм, яаж ойлгох юм, ямар мэдээлэл өгөх юм, хэрхэн үзүүлэх юм бэ гэдгийг мэддэг байх нь чухал. Маш товчхон ёс зүйн зарчим. Дараагийнх нь хэрэгжүүлэх арга хэрэгслийг тодорхойлох гэж. Өөрийн биеэр юм уу? Эсвэл одоо та бүхэн инновацийн буюу дижитал платформыг ашиглаж хүргэх юм уу? За эсвэл програм хангамж буюу дотоод сүлжээг ашиглан хүргэх юм уу? Эсвэл үйлчилгээг санал болгох тэр хэсгийг аппликейшн ашиглаж хүргэх юм уу гэдэг хүртэл инновацийн шинэлэг аргачлалуудыг энд нэвтрүүлэх тусмаа ялангуяа хүн хоорондын харилцааг аль болох багасгах тусмаа бид нар илүү алдаагүй үйлчилгээг үзүүлж байгаа олон шилдэг туршлагуудыг харж байна. За түүний дараа хэрхэн хэрэгжүүлэх үйл явцыг зураглах гэж. Тэгэхээр ажилтнч байна уу, байгууллагын процессд оролцогч, хэрэгжүүлэгч талууд бүгдээрээ нэг хавтгай дээр буюу нэг зураглал дээр оролцогч талууд өөрсдийн байр суурийг олж харах нь хамгийн хурдан аливаа зүйлийг хэрэгжүүлэх, ялангуяа үйлчилгээг томьёолох, оролцогч талуудын эрх үүргийг харуулах маш чухал байдаг. Тийм учраас энэ төлөвлөгөөний үед mind mapping хэсэг буюу хэрэгжүүлэх үйл явцын процесс зураглалыг маш сайн хийж өгөх нь чухал. Түүний дараа туршилт сайжруулалт. Тэгэд ихэнх ажил олгогч нар бизнесийн эздүүд юу гэж хардаг вэ гэхээр яг туршилтын төвшөнд хийчих дүрм журам одоо төлөвлөгөөгөө тэгээд шууд үлгэрийн бит хэрэгжээж бүх үр дүн нь санснаар ч гарна гэж андуурдаг бол тийм биш. Бид нар дандаа туршилт сайжруулалтыг хийж явснараа эцсийн дүндээ танаа нөгөө PR-д уялдсан шилдэг үйлчилгээний ёс зүй бүхий үйлчилгээний хим хэмжээ тодорхойлогдох юм. Тэгэхээр та дандаа туршилт сайжруулалтын хэсгийг төлөвлөгөөнийхөө үе шатанд зайлшгүй оруулж өгөөрэй. За хамгийн сүүлд нь өдөр тутмын гүйцэтгэл ба төлөвшүүлэгч. Тэр өдөр тутмын гүйцэтгэл дээр анхан шатны удирдлагаас эхлээд дээд шатны удирдлага хүртэл гүйцэтгэх ажилтан хоорондын хим хэмжээ, ажил чиг үүргийн харилцан уялдаа холбоог илүү нарийн тодорхойлж өгөх. Тэгээд хамгийн түрүүлээд энэ слайдн дээр байгаа эхний үе шат буюу ёс зүйн зарчим дүрмээ товчхон тодорхойлох гэдэгтэй яг адилхан. Эдгээр бүх төлөвлөгөө өөрөө маш ойлгомжтой. Үйлчилгээний төвшөнд ажиллаж байгаа яг мэргэжлийн ур чадвар гэхээсээ илүүтэйгээр гүйцэтгэх албан тушаалтан ч ойлгож байдаг. За стратегийн төвшөнд ажиллаж байгаа дээд шатны удирдлагч ойлгож байдаг. Бүх шатны удирдлага ямар мэргэжил боловсрал, ямар туршлагатайгаас үл хамаарч бүх хүн ойлгох төвшний төлөвлөгөө хийж л байвал энэ нь өөрөө танд яг бодит амьдрал дээр хүрсэнд буухад хэрэгтэй төлөвлөгөө болжээ гэж харах юм аа.
За үүний дараа ажилтнаа бэлтгэх асуудал. Тэгэхээр ажилтан бэлтгэх гэдэг ер нь үйлчилгээ болон энэ ёс зүй бүхий дээрэс нь ёс зүйн том алдаануудыг гаргахгүй ажилтнуудыг хувь хүнийх нь хувьд мэрэгжлийнх нь ур чадварынх нь хувьд харилцаа хандлагынх нь хувьд бүрдүүлэхэд ер нь 3 төрлөд хувааж үзэж бэлтгэл их зүгээр харагдаад байгаа. Яг тэгвэл сүүлийн үеийн үйлчилгээний салбарт тулгараад байгаа, ажилтнуудад тулгараад байгаа, ажил олгогч эзэдүүдэд тулгараад байгаа юм бүх ажилтнаа нэгэн хэв маягт хувааж бүх ажилтнаа нэгэн стандартаар хүмүүжүүлж бүх ажилтнаа яг тийм төрлөөр бэлтгэх гэж оролдсноос нөгөө өөр нөхцөл байдал. Яг тэгвэл бидний хэрэглэгч өөрөө болчихж байгаа байхгүй да. Үйлчилгээ, бра бүтээгдэхүүнийг санал болгож харилцаанд оролцож байгаа хэрэглэгч маань өөр санаа дарамгүй нөхцөл байдал, бүр судлагдаачгүй туршлага гарч ирэхийг үгүйсэхгүй. Тэгээ энэ болгон дээр ядаж 3 төрлөөр ажилтнаа бэлдээрэй. Ялангуяа энэ 3 төрлийг ажилтны өөрийнх нь хувь хүний онцлог, ур чадвар, амьдрал ажлын туршлагыг нь уялдуулад дээрэс нь сэтгэл зүйн төлөв байдал, зан харизмын төлөв байдлыг нэмэлж байгаад гаргаж ирвэл зүгээр. Нэгдүгээр төрлийнхэн дүр төрх бүрдүүлэлтийг бий болгох буюу илүү их байгууллагын брендийг илэрхийлэх, хүлээлтэнд нийцэх, үйлчилгээ дүр төрхийг бий болгох байгууллагын нүүр царай гэж ярьдаг шүү дээ, тий. Ийм төрлийн ажилтнууд. За тэгээд түүнд итгэн үнэмшүүлэх явц буюу та энэ манай байгууллагын үйлчилгээний хамгийн идеал илэрхийлж болох харилцааны дүр төрхийн, биеийн хилэмжийн, харагдах байдлын дүр төрх юм аа. Танаас манай байгууллагын бүх PR-ийн хүлээлтүүд бий болж байгаамаа гэдгийг харуулах. Тэгэхээр одоо сүүлийн үед байгууллагууд ялангуяа бүх төрлийн бизнесийн байгууллагууд ерөөсөө ажилтан дотроос энэ нүүр царайгаа тодруулдаг болчихсон шүү дээ. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ өөрийн ажилтнаараа өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээний нүүр царайг бий болгох, тэр ажилтнаа бэлтгэх энэнд илүү хүч анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Энэ нь илүү зардал багтай, мөн дээрэс нь илүү олон эерэг үр дүнг өгдөг. Ажилтан урам зоригтой ажиллах, байгууллагын ур амьсгал, дотоод өрсөлдөөн бий болох. Тэгээд дээрэс нь нөгөө ажилтны хамгийн гол нь тогтвор суурьшлага буюу үн үндтэй, өөрийгөө хэрэгцээтэй, үн цэнтэй нэгнээ мэдэрч улам урам зоригтой ажиллах, шин санаачлага өрнөн гарч ирэх ийм төрлийг бий болгодог юм а гэж. За түүний дараагийнх 2 дугаар төрөл бол тогтоон үлдэх буюу яг бодит ажлын гүйцэтгэлийг хариуцсан хийдэг. Илүү яадгийн үйлчилгээний дүр төрх гэхээсээ илүү үйлчилгээг чадварлаг хийдэг, мэрэгжлийн төвшөнд хийдэг. За тэгээд үүнээсээ өөрөө урамшиж мэрэгжлийн ур чадварынхаа хувьд өсөн дэвжих боломжтой ийм ажилтнуудын төрлүүдийг бас бий болгох. За тэгээд эдгээр хүмүүс бол ихэвчлэн гараар барьж, нүдэрээ харж, үнэрлэж, амтлаж, мэдрэхүйн төвшөнд илүү ажилладаг буюу өөрөөр хэлбэл суралцах хэм маягтай, дээрэс нь уран бүтээлч эсвэл илүү их нөгөө гарын дүүтэйч гэдэг юм ингэж ярьдаг шүү дээ. Ийм чиглэлийн бүтээл сэтгэхүйтэй ажилтнуудаа бид нар урамшууллын системээрээ тогтоон үлдээж тэгээд тэдгээрийг яг бодит амьдрал дээр гүйцэтгэгчид болгож яг энэ үйлчлэгийг ингэж л хийх ёстоймаа гэдэг тэр нөгөө гүйцэтгэлийн хэв маягийг бий болгох ажилтнуудын төрөл гэж 2 дугаар төрөл. Дараагийнх нь 3 дугаар төрөл бол энийг нөгөө шинэ ажилтнуудтай байгууллагын соёлдоо тэгээд ерөөсөө энэ үйлчлэгийг олон нийтэд хүлээж байгаа хүлээлтийг бий болгох, нөгөө сургах, чиглүүлэх, дадлагжуулах төрлийн ажилтнуудыг бий болгох чухал. Энэ бол мэдээж та бүхэн энэ төрлийг харангуутлаа хамгийн түрүүнд бодож байгаа. Удаан жил ажилласан, илүү туршлагатай ажилтнууд маань энэ төрөлд илүү бэлтгэгдэх юм байна гэж бодож байгаа бол зөв. За тэгээд үйлдэлээр харуулгач болох буюу тухайн тэр үйлдэлийг, тухайн үйлчлэгийг сайн хийж байгааг, илүү төгөлдржүүлж чадаж байгааг үнэлэн дүгнэх системийг бий болгож сургагч багш нарыг бий болгоно л гэсэн. Ерөөсөө 3 дугаар төрлийнх бол сургагч багш. Дараагийнх нь энэ бодит амьдрал дээр үйлчлэгийг чинь илүү сайжруулж өгж байгаа ажилтнууд чинь цорын ганц туслах зүйл бол байгууллага дундах үйлчилгээний дуугүй хөтөж. Хаана ямар байрлал хинтээ уулзах, хэрхэн үйлчлэгийг авч болох дуугүй хөтчөөс гадна дуутай мэдээлэгчүүд бас нэвтрүүлчихсэн үйлчлэгээний самбарууд байдаг гэх мэтчил. Ингэж нөгөө хүнээс гэхээс илүүтэйгээр орчин чинь тэр чигтээ таны үйлчилгээг хялбархан ойлгомжтой ай тухтай хүргэх тэр нөхцөл болцоог бий болгох ийм бүхэллэг асуудал юм аа. Тэгээд энэ дотор дээрх 3 төрлийн ажилтан байж гинэ. Ингэж нөгөө ажилтнуудаа бүх ур чадварыг илүү хэвшүүлэн гэхээс илүү ажилтны онцлогтой нийцүүлэн сегментлж, хэсэгчилж ингэж бэлтгэл илүү үр дүнтэй гэж. За үйлчлүүлэгчийн төрөл болон тэдгээртэй харилцахад баримтлах
зүйлсүүд байна. Тэгэхээр үйлчлүүлэгч гэдэг зүйл бол танаа олон нийтэд өгсөн мэдээллийн дагуу танаа байгууллага үйлчилгээг зорин ирж таны амлсан яг тэр PR-да зориулж шигтгэж өгсөн тэр үйлчилгээнүүдийн мэдрэмжийг авахар ирсэн хүмүүс байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс дотроо бол нийтлэг илэрдэг 5 төрлийн үйлчлүүлэгч байдаг. Тэгэхээр нэгдүгээрт нь бол төрөмгийн, хоёрдугаарт нь төөрөгдсөн, гуравдугаарт нь их мэдгч, дөрөвдүгээрт нь илүү сайныг эрэлхийлэгч, тавдугаар нь зөвхөн мэдрэмж хайж ирдэг. Тэгэхээр энэ бүх хүмүүс хүн болгонд ер нь ямар үйлчлэгээ, ямар бүтээгдэхүүн авахаас шалтгаалаад энэ 5 шинж илэрч байдаг. Зарим нь давмгай, зарим нь сул, зарим нь одоо яг энэ тухайн үед одоо илрэн гарч ирэх гэх юм уу те. Тэгэхээр яг эдгээр төрлийн одоо үйлчлүүлэгчтэй тус бүрд нь ямар ёс зүйн дүрм хим хэмжээгээр харилцах вэ гэдгээ тодорхойлон томьёолж гаргаж ирэх юм чухал. За төрөмгийн бол ойлгомжтой ихэвчлэн зөрчилдөөн харилцааныг үүсгэдэг нөхцөл байдлыг хурцдагдаг. Төөрөгдсөн бол мэдээллийг дахин авах хам шинжтэй бөгөөд нөгөө дахин үйлчилгээний ажилтнаас мэдээллийг тодруулан ажилладаг. Тэгээ энэ дээр бол төөрөгдсөн үйлчлүүлэгч буюу түүнтэй ажиллах харилцааны ёс зүйн техникүүд бас байдаг. Их мэдгч бол үйлчилгээ бараа үйлчилгээний талаар өөрийн авсан мэдээлэлд хит итгэлтэй буюу таны онцгой ялгарлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрийн бодлоо тулгах, шаардах ийм төрлийн үйлчлүүлэгч. За илүү сайныг эрэлхийлэгч буюу харьцуулсан. За боломжуудыг хардаг. Өөрийн буюу нөгөө өөрийн эрх ашиг төвтэй хэрэглэгч байнгут бид нар энэ хэрэглэгчийн тэр хэрэгцээ шаардлагыг хангаж өгөх зорилготой мэдээллүүдийг хэрэг өгөх вэ гэдгийг томьёолох нь чухал. За мэдрэмж хайх гэдэг нь зөвхөн илүү их нөгөө нэг үйлчилгээнээс авах мэдрэмжийг үнэлж дүгнэх тэр одоо орчны үзүүлэлтүүд буюу өмнөх слайдууд дээр бүгдэн дээр нь гараад байгаа үйлчилгээ гэдэг зүйл зөвхөн ажилтан эсвэл ёс зүйн дүрм эсвэл бүтээгдэхүүн брендингдээ байдаггүй. Цогцоор нь авч үзэж байгаа бүр орчны үнрээс нь хүртэл мэдэрж байгаа мэдрэмжүүдэд их мэдрэг ханддаг ийм үйлчлүүлэгч нар байдаг. За эдгээрийг бид нар харах нэ гэж. За тэгэхээр энэ бүхэн дээр үр дүнгийн хянах асуудал, дүгнэх асуудал байдаг. Тэгэхээр 3 төрлийн арга зарчмаар дүгнэж болох юм. Нэгдүгээрт нь сэтгэл ханамжийн судалгаа, хоёрдугаарт нь санамсаргүй төвөрийн судалгаа, гуравдугаарт нь инновацуудын харьцуулалт гэсэн 3 зүйл. Тэгэхээр сэтгэл ханамжийг бол ажилтан, үйлчлүүлэгч, ажил олгогч, за тэгээ хүнлэнгийн хяналттай төвшөнд хийж болно. За санамсаргүй төвөрийг бол дараалалтаагаар сайжруулах процесс болгон дээр төвөрлөн судалж үзэж болно. Дараа нь салгаж буюу бэхүллэг процессоос илүү зөвхөн харилцаа, зөвхөн мэдлэх, зөвхөн үдэн гаргахч гэдэг юм уу. Яг ингэж жижигхэн процесс болгоноор нь бас төвөрлөн судалгаа хийж сайжруулж болно. За тэгээд онцгойруулан ялган авч үзэх буюу яг энэ төвөрийн судалгаан дээр гарч ирсэн адармата байгаа үйлчилгээний хэсгийг онцлоод яг тэр хэсгийг сайжруулах, аутсорсинг эсвэл дотроосоо дотоодын сургалтуудыг эсвэл сайжруулалтуудыг хийж болох. Энэ бүхний дараагийн нэг чухал үр дүнгийн дараагийн нэг чухал зүйл нь бол нөгөө уялдаа холбоог сайжруулах процессын анализыг хийх. За 3 дугаарт нь арга туршлагуудыг судлах, хялбаршуулах, дүгнэлтийг сайжруулах буюу дахин ажиглах, сайжруулах процессыг томьёолох гэсэн ийм одоо аргуудаар хийн. За тэгээд үйлчилгээнд ялангуяа олон нийтийн харилцаанд тулгуурласан, гаргасан хүлээлтийг бий болгох, хэрэгжүүлэх хамгийн супер дүпер хамгийн чухал зөв арга нь тасралтгүй сургалцуулах. Тэгээ сургалтын зардал гэдэг өөрөө үр ашиг, үр дүнгээр хэмжигддэг учраас удирдах халбан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, үйлчлүүлэгч олон нийтэд хүртэл сургах ажил, байгууллагын үйлчлэгийг дагсан одоо сургалтын процесс заашгүй ордог. Бид нар ажилтнаа сургаал байдаг, байгууллагаа сургаал байдаг. Гэтэл үйлчлүүлэгчээ хэрэглээнд сургаж эсвэл танаа үйлчлэгээ бүтээгдэхүүнийг сонирхох зөв мэдээлэлтэй хэрэглэгчд болгох энэ одоо сургалтыг бас орхигдуулахгүй байх нь зүйтэй юм аа. Та бүхэн үйлчилгээгээрээ дамжуулан хүлээлтээс хэтэрсэн, хүлээлтийг давсан үйлчилгээ хийхэд таны байгууллагын олон нийтэд хүргэж байгаа мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний онцгой ялгарл, түүнийг яг бодит утгаар амьдрал дээр хэрэгжүүлэх, ёс зүй зарчим төвтэй үйлчилгээ байх хоёроос шууд хамааралтай. Та энийгээ томьёолж амжсан уу? Амжаагүй бол манай сургалтын агуулгад багтсан зарчмууд, шинэлэг аргачлалуудыг хэрэгжүүлэн илүү үйлчилгээгээ төгөлдржүүлээрэй.